Энэ хүний шүлгүүд өнөө цагт үнний дуу болон чангаардуулагдаж, толгойтой болгон түүнийг ишлэж, түүний нэр дээр клуб уншлаг арга хэмжээ хийж байгаа ч амьд ахуй цагт нь шүлгүүдийг зөвхөн нууцаар түгэж, мөртүүдийг чангаар дуудах байтугай шивнхэн л гэмтэрэг байлаа. Амглан бардам бэлэг танхаа гэж хэлж болох бүтээлүүдээр ихчлөөний мэдрэмжийг урлагаар тээж бидэнд хүргэсэн ч бурангуй төрийн балгаар цэл залуугаараа өвчний улмаас насан үед болсон энэ хүн бол Ринчингийн Чойн. Тэрээр 1936 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Хинтэн аймгийн Дархан сумын орчинд мэндэлсэн бөгөөд түүний эцэг хэлмэгдүүлэлтэд өртөж балчир насанд нь хорвоо гэрчээ. Тэр багасаа номон дуртай, хурц мэдрэмжтэй, шүүмжлэл сэтгэлгээтэй хүүхэд байсан бөгөөд 20 хүрээгүй байхаас эхлээд шүлэг бичиж эхэлсэн байна. Түүний бичсэн шүлгүүд Монгол хүн үндэс угсаа, түүх соёл, өөрсдийн гэсэн бүхэн рүүгээ өнгийн хэрэггүй цаг үед үнсэрхэг үзлийг сурталчилж, төрийн төмөр нүрнээс хүн бүхэн имээдэг цаг үед нүүрэн дээр нь игц шүмжилж, эрхчлөөг эрэлхийлж байсан учраас түүнийг амьд ахуйдаа бусад шиг шүлгээ хэвлүүлж хангалуун амьдрах боломжийг олгосонгүй. За түр завсралчийн энэхүү бичлэг өрн талбайны оператор Skytel-ийн хэмэр дэлцэн Монгол компани ажлын хүрээнд танд хүрж байгаа бөгөөд дижитал картаар дансаар зэнэглэх бүртээ iPhone 17 Pro Max-ийн эзэн болох боломжтой бөгөөд хэрвээ дараа талбарт хэрэглэгч бол үйлчлэгээ авах бүртээ 2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аврах шалруулах тэмцээний үзэх дэлхийн эзэн болох боломжтой урамшуулал зарлагдсан байгаа юм байна. За ингээд бичлэгтээ оръё. Одоо бараг айл бүрдэл ядаж нэг чонмын бүтээл бяцхан шүлгийн ном байдаг болсон бол тухайн цагт түүний нэр хориотой шүлгч гэж алдаршиж залуус түүний шүлгийг зөвхөн цээжж түгэх эсвэл гар бичмлэр хуулбарлан түгээдэг байлаа. Ринчингийн Чойн гэх энэ эхэм найрагчийн сүмтэй бодрын чулуу, зүүд гэх мэтчлэн олон хүчтэй бүтээлүүд их өргөчтийн анхаарлыг татаж төрийн хяналтын аппаратыг ажилуулж 1969 онд түүний нэрээр хэрэг үүсгэсэн байна. Ингэснээр 1973 оны хүртэл хүн дэглэмтэй 20 ангид хоригдож мөн тэгээд ч болоогүй судлагдсанаас нь хойш 3 жилийн хугацаанд Хинтэн аймгийн Батнаруу суманд цөллөгт илгээсэн байна. Ингээд цөллөгийн дараа 1979 оны 4-р сарын 24-нд сүргийн өвчний улмаас харамсалтайгаар нас эцэлж. Тэрээр өөрийн гэрээслэл хэмээх шүлэгтээ ингэж бичжээ. Хөдөө булшин дээр минь харахад сүр бараа багтай. Эмтэлч засаагүй чулуу босгож илгэн талд нь ингэж бичээрэй. Дуусан амьдарч чадаагүй дуучин Чойн энд нойрслоо. Төдөөс төдөн он цэг. Төлөвхөн даруухан байг. Хэрвээ танд энэхүү бичлэг таалагдсан бол Норгийн сошиал медиа хуудасуудыг дагаарай. Хэмэр дэлцсэн Монгол сар шинийн урамшуулал